Шин сүх. Ани шин сүх авсан юм уу? Тэгэхгүй яах вэ? Ойтон болж юм чи. Нэ, чи энийг ав. Энийг бүр надад ирнэ гэж мэдээдсэн юм аа. Баярлаа. Янзи. Хайн чи яах. Ваа, тасарга. Яа, би ингээ гой цогтолцсон. Яа, баялаа. Оо, на, чи энийг ав. Баялаа. Ямар гоё юм. Энийг авцсан. За ээжийн үгийн хичээлийн хэрэгэл болцсон уу? Бүрэн ээж. За. Хичээлийн хэрэгэл болцсон гэдэг чинь болж байгаа. Миний охин. Хоёулаа ээжийнхаа энэ сарын үлдсэн цалингаар цүнхээ авч авах. Тэгээд 9 сард цалин буухаар ээж нь үлдсэн бус юмнуудыг нь авчий. Тийх үү? За ээж, заавал шин цүнхээр яах юм? Би нодлонгийнхоо цүнхийг л үржил да. Энд тэглэж бүх бүтэн л байгаа шүү дээ. Имийг шармисан юм аа энэ жил үрхэр ч одоо ангийнхан найз нөхд муу юм билүү дээ. За юу ч дээж, манай найзууч гэсэн хуучин цүнхөө үрнэл гэсэн шүү дээ. Тэглээч бүх бүтэн юм үрээд явж байгаа хүнийг шоолж ивэл харин тэр хүнд чинь л асуудал юм гэсэн үг. Зүгээр одоо ер нь хүүхдүүд нэг шоолоо бэлдсэн шүү дээ. Тийм. Гэхдээ одоо ч тэгээд энэ хүүхдүүд их хөөрхөн сэтгэлтэй, их хөөрхөн гоё болчихжээ. Үс дэлгэрээ. Яс ээж. Хайж байгаа. Ээж. Би найзуудаа жоохон тоглолцоод ирээд хөө жоохон л Юу жоох гэж. Энэ 106-аар л гэртээ ч орлохгүй баахан тоглолцсондаг. Одоо болно. Энэ 100-ны даалгавар малгаараа хий. Хацар матрахаа сайр марыг арилга. Хөл гартаа сүүлэн тас түрхээд 10 кг руу дуглаад унт одоо. би сайртай үстэй ээж. Аа?